Тэгэхээр динозавр гэдэг нэр ер нь анх хизээ үүссэн бэ гэхээр 1842 онд Английн эрдэмтэн Ричард Оуэн грек хэлний Дионос буюу аимшигтай, Саврос буюу мөлхөгч гэсэн үгнүүдийг нэгтгэхэд динозавр буюу аимшигт мөлхөгч гэдэг нэр өгсөн нь палеонтологийн шинжлэх ухаанд тогтсон нэршил бол хэрэглэгдэж байгаа. Тэгэхээр үүнээс өмнө энэ амьтны талаарх зарим үндэстнүүдийн ер нь эртний хүмүүсийн ойлголтын талаар цугс дурдъя гэж бодож байна. Тэгэхээр энэ амьтны үлдэц яс хүний түүхийн бүхий л цаг үед олдож исэн байгаа. Газрын гадаргуугаас ч юм уу ямар нэгэн байдлаар. Манай говийн нэгэн айл энэ амьтны сэрний нэг ясыг хадганд боогоод лууны яс гэж шүтжижсэн юм баримт байдаг. Тэгэхээр Америкийн уугуул буюу индаанчуудын домогт аянгийн гөрвөл Африкийн үндэстнүүд тэр дундаа Египтчүүдэд болохоор ус захирдаг. Зарим нь сарыг заримдаа залгидаг асар том могоо. За Европчуудад ёрын мөлхөгч амьтан. За Азчууд ер нь ихэнх Азчуудад луу гэдэг амьтан, домгийн амьтан тус дурддагдсан байна. Шинжлэх ухааны тэр динозавр гэдэг нэрнээс өмнө амьдарч исэн ард түмнүүд үндэстнүүд энэ амьтны үлдэц ясыг хараад өөрсдөө төсөөллөөрөө домгийн амьтдыг бүтээсэн байна.